face reveal гэдэг байгаа. Тэгээ миний царайг харахыг хүссэн хүмүүс маш их байна. Silver play button. Let's go. За сайн бас үзэгчтэй Xenon байна. Өнөөдрийн бичлэгээр бид нэр юу их вэ гэхээр Silver play button. Let's go. Мэдээж face reveal гэдэг байгаа. Face reveal гэж миний царайг харахыг хүссэн хүмүүс маш их байгаа юм шиг байгаа. Би яг хэлж мэдэхгүй байна. Гэтэ миний царайг харахыг хүссэн хүмүүс маш их байна. Тийм болохоор ингээд яг камерлоо ингээ харахаар амар эвгүй байдаг юм байна. Тэгтээ яах вэ? Silver play button guys. За ямар ч тач задлж үзүүлье. Boom, задлаа. Энд бол мэдээж хар хуулга байгаа. Хар хуулга. За. Мэдээж нэг юм байгаа. YouTube-ээс одоо баяр хүргэе гэсэн урт захиа шиг юм. Тэгээ мэдээж бидний хүсэн хүлээсэн Silver play button. Boom, yeah, let's go. Та хүмүүс харж байгаачлан итгэл болд гэж байгаа. Яагаад итгэл болд гэж энэ play button авсан бэ гэвэл миний жинхэнээр тэгээ Xenon гэж бичих ёстой юм шиг санагдчихсэн гэсэн. Наад нэг өргөмжлөл шиг санагдаад байхлаар зүгээр нэрээ оруулсан. Бүтэн нэрээ овог нэртэй оруулсан. Жог өргөмжлөл шиг мэдрэмж өгөөд байхлаар тэгэл өргөмжлөл шиг л хүлээгээд авцсан дөө. За өнөөдрийн бичлэгээр тэгэхээр бид нэр Silver play button задлалаа. Нэлийн олон ийм Silver play button задлж байгааг үзсэн байх гэж бодоод би бас их нуршаад яах вэ гэж бодсон юм. Энийг автал дэмцсэн бүх хүмүүст маш их баярлалаа. Би болохоор өөрийнхөө Instagram хаяг дээр Xenon Sleeps гэж байгаа. Boom. Xenon Sleeps гэдээ би Instagram хаяг дээр та нар асуух асуултуудыг бол асуугаарай гэд нэг тийм question and answer үлдээсэн. Тэрэн дээр асуусан асуултуудыг бүгдэнд нь хариулаад явах болно. За ерөнхийдөө face reveal гэдэг асуултанд ингээд хариулт өгчлөө. Face reveal. She's way гэж мэдхүү гэж асуулт асуусан байна. She's way гэж мэдэхгүй. Дараагийн асуулт. Энэ дээр болохоор хамгийн том фэн чи хэн бэ гэж асууж ийн англиар. Би бол Балдан гэж хэлнэ. Яагаад гэвэл Балдан миний YouTube-ийн membership-ийг бол хамгийн түрүүнд авч исэн хамгийн их сунгасан хүн. Тийм болохоор shout out to Балдан баярлаа. Энэ бүх хугацаанд намайг дэмжиж фэн маань байсанд баярлаа гэж хэлье Балданд. Дараагийн асуулт. Үзэгчдтэйгээ зодолт гэвэл хэдийн барах вэ гинэ? За, вэж хэдүүлээ бүр зүгээр ингээд тооцоолъё заяа. 100,000 subscriber байна. Энэ дундаас нэг 100-аад хүүхэд байгаа бах заяа. Гэтэ би хүүхэд зоддог гэж хэлээгүй шүү. Гэтэ ямар ч тач нэг 10 хүүхдийг бол барчих байхаа. Нэг эсрэг 10 барахгүй болов. За, quarantine-ийн үеийн өөртөө 100k хүрч чадна гэж хэлвэл итгэх байсан уу? Маш товчхон хариулт. Үгүй, итгэхгүй байхсан. Scandiz гэж сонсч ирсэн бол тэр чинь би байхгүй юу? Scandiz тийм Minecraft YouTuber байсан. Ямар мэрэгжлээр сурдаг вэ гинэ? Англи хэлний багшийн мэрэгжлээр сурдаг аа. Гэтэ англи хэл маань жоох муу. Хизээ Монголд ирэх вэ гинэ? За би бол гадаадас сурдаг. Тэгээд саяхан Монголд ирсэн байгаа. Тийм болохоор одоогийн байдлаар Монголд байгаа гэсэн үг. Яа, Монголд ирсэн. How was your life at 17 гинэ? Би 17 цайтай маш жаргалтай байсан. Яг тэгвэл би найз охинтойгоо очирч мочраад face reveal хизээ хийх вэ гинэ. Хийсэн соожин. Тийм. Энэ бичлэг оронгууд face reveal гарсан байх болно. Монголд ирсэн бистэй төлөлгөө гинэ. За хамгийн ихний төлөлгөө бол мэдээж face reveal байсан. Тэгээ яг одоо бүтээж ийна ихний төлөлгөөгөө. Тэгээ цаашлаад бол бас ганц хоёр төлөвлөгөөнүүд одоо хамгийн том төлөвлөгөө маань болохоор энэ Silver play button дээр хамгийн дуртай YouTuber-ууд хамгийн хүндэлдэг хүмүүсийн гар үсгээ авахыг хичээнэ. Тэгээ одоо би жишээлбэл Silver play button дээр ингээд гарын үсгнүүд авна гэж бодож байгаа. Дандаа ингээд хүндэлдэг миний хайртай хүмүүсийн гарын үсгнүүд энэгээр дүүрэх болно. За энэ дараагийн асуулт бол амар асуулт байна. Хайрыг юу гэж боддог вэ гинэ? Хайр бол хайр юм аа. Биний хайрцагаа. Day in my life гинэ. Day in my life бай хийж болно. Одоо царайгаа харуулсан юм чинь бас хийх юмнууд зөндөө их байна. Яа, гэтээ камер дээр өөрийгөө харах ямар тэнийг юм бэ гэдэг. За, насад их шиглэн ингэж асуусан байна. YouTube анх эхэлсэн түүхээ ярих ямар асуудлууд тулгарч байсан гэдгээд хэлж давхар copyright гинэ. Copyright-ны асуудал бол зөндөө тулгарсан. Гэтээ copyright-ны асуудлыг яаж шийдэх вэ гэхээр та нар ингээд одоо гаргаж байгаа кино эсвэл аним байх юм бол тэрийг 3 секунд харууллаа, катлаа, 3 секунд харууллаа, катлаа, 3 секунд харууллаа. Ингэж явах юм бол та нар копирайт авахгүй. Би Lego-нд айгүйх дуртай байсан. Lego-нд дуртай байсан болохоор Lego хөдөлгөж тийм stop motion гэдэг тухайн үедээ бас
алдартай байсан юм а. Одоо байдаг эсгийг сайн мэдэхгүй байна. Гэтэ тиймэрхүү бичлэгүүд легонуудаар хийж эхэлж исэн. 13 настайдаа бас Minecraft гейминг бичлэгнүүд баахан хийдэг байсан. Тэрнээс улбайлал YouTube бол яг миний хүсдэг юм. Би хийхийг хүсэж байгаа юм байна гэдгийг ойлгосон болохоор YouTube хийж эхэлсэн. Тэгээ хамгийн том тулгарч ирсэн асуудал бол би Minecraft gaming channel хакерт болсон. Тэгээ хакерт болоо дахиж эзэж болж авч чадаагүй. Пассворд бүх юм эсвэл айцсан байсан. Дараагийн асуулт. Анхны бичлэгээ оруулсан сэтгэл гэх юм бол би 13 настай Lego ингээ хөдлөгчөөд ёо би өстө амар кино хийчлээдээ гэсэн. Би өөрөөр амар бахархаж ийсэн байна. Тэгэхээр ер нь өөрөөр амар бахархаж ийсэн. Дараагийн асуулт маань болохоор бичлэгээ хийхгүй юм уу гинэ? Бичлэгээ хийж байна. Уучлаарай. Удаасан дуучлаарай. Йоо даанда дааны подолк guys. Даанда дааны подолк. Хэдэн настай вэ гинэ? Яг өнөөдрийн байдлаар бол 18 настай. Юу вэ хөөрхнөө гинэ? Юу вэ царайлга юмгүй дээ. За дараагийн асуулт болохоор өөрийнхөө тухай танилцуул гэсэн байна л да. Би бол 18 настай. Англи хэлний багш мэргэжлэр сурдаг. Тэгээд Silver Play button-тай хүн байна. Бүгдээ алгадах ший. За дараагийн асуулт бол баяр хүргэе сайн хичээлээ. Одоо өшөө илүү хичээгээрэй гэж байна. Асуулт биш харин урмын үг байх шиг байна. Баярлаа. Маш их баярлаа. Юу ч хийж галзуу ганц амьдрах уу? Хариуцлагатай галзуу ганц амьдрах уу гинэ. Ганц амьдран гэж байхгүй хүмүүсээ. Бид нар ганц амьдрахгүй. Бид нар ганц л үхэн. Бид нар өдөр болгон амьдардаг. Яа! Амар хэлсэн. Тийм болохоор өдөр болгоно яг ад жаргалтайгаар өөрийнхөө хийхийг хүсэж байгаа бүх зүйлийг хийж амьдраарай guys. Хамгийн их уйлж үтсэн аним. Яагаад? Даанда даа. Яагаад үнэхээр уйлмаар гоё байсан. Хамгийн их урам авдаг аним. Яагаад? Даанда даа. Яагаад үл аим хордонгүйдэг. Хамгийн шар ус уусгадаг аним анги, киноны анги хэсгээс үзүүлээч бас яагаад. За би та бүхэнд хамгийн их амар юм тий шар ус босоод ингээ бүр what гэж бодогдуултал авдаг анимын хэсэг үзүүлээ. Анх үзэж байхад бол амар хайп байсан. Бүр ингээд ёо Танжиро чи ингээл гэр бүл алдцсан те. Тэгсэн ч гэсэн ингээд дүүгийнхэн төлөө хичээж байгаа байхгүй. Тэгээл ингээд тулаан бүрд ингэж ахиж дэвшиж байгаа юм бүр үнэхээр цаанаасаа бүр амар уран зориг өгчсэн. За тэгээд дараагийн буюу сүүлчийн асуулт маань LeBron GOAT те гинэ. Hit the rollie, start with the rollie on.